Монгол улсын үндсэн хуульд хоёр тохиолдолд гишүүнийг эгүүлэн татахаар их тодорхой бичсэн байгаа. Нэгдүгээрт нь үндсэн хууль зөрчсөн бол, хоёрдугаарт нь шүүхээр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол. За тэгээд үндэслэл байгаа эсхийг нь цэц дүгнэлт гаргаж улсын их хурлд хэлцүүлж болно. Миний бодлоор энэ айгүй тодорхой зүйл. Энийг за шүүхээр гэмт үйлдэл тогтоогчоод үндсэн хуулийн зэчин нөгөө тохиолдолд нь дүгнэлт гаргачаад байхад улсын их хурл нь хилцэхгүй хоошлуулаад ингээл байгаа гэвэл яах вэ? Тэгэхээр процессыг тодорхой болгох ийм хэрэгцээ шаардлага байгаа нь бол харагдчихэв. Энэ процесс тодорхой биш байх юм бол эцэс төгсөлгүй ингээд маргаа үргэлжлэнэ. Тийм болохоор процессын тодорхой болох хэрэгтэй болов гэж. Гэтэл энэ өргөн барьсан хуулийн дээр байгаа хоёр том заалт энэ процесстэй холбоогүй. Нэг нь бол жагсаалтын гишүүн ёс зүйгүй байх юм бол намаас нь санал гаргаад ингээд санал хураагаад их хурл дээр шийдчихнэ. Тэгэхээр ёс зүй гэдэг Бурхны сургаалыг хэн тогтоох юм? Энэ дүрмэн дээр бид нар хэдийгээр тодорхойлоод бичиж байх боловч явж эн чинь нөгөө намын дарга нэг фракцийн үзлэр ёс зүйн зөрчилтөнд үндэслээд гишүүдийг эргүүлэн татуулдаг ийм зүйл нээгдэх эрсдэлтэй харагдаж байгаа. Энэ бол энэ парламентын засаглалд үнэхээр том эрсдэл. Хоёр дахь нь иргэн гомдол гаргаад тэр гомдол дээр нь үндэслээд авч хилцээд тэгээд ингээ процесс явж байгаад их хурл дээр санал хураагаад гишүүнээс нь эргүүлэн татах. Одоо бид нар энэ жагсаал цуглаан юу болдог вэ мэддэг тийм ээ. Ямар хүмүүс захиалгаар хэн үг хэлдэг яадаг ямар ч тохиолдолд тэр нөхрийг ер нь байхгүй болгоо наад нөхөр чинь ингээд олон юм цор гэдэг тийм тийш өргөдлөвчих. Гэт ингээ олонхоороо төр барьж хагаад шийдээд татаад аваад явчих ийм эрсдэл байна. Энэ бол ингээд нэг удаагийн ганц нэг тохиолдол биш цаашдаа ер нь маш ноцтой үр дагавар хүргэж болзошгүй харагдаад байгаа. Тийм учраас хэрвээ энэ гишүүний ёс зүй юм уу тэр үндсэн хуулийн асуудал тэгээ шүүхийн тогтоогдсон гэмт хэрэг энэ төр асуудал нь байгуул төр процессыг л тодорхой болох хэрэгтэй. Тэгэхээр би бол энэ хуулийн төслийг хилцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Процессын тодорхой болох агуулгын шал өөр байгаа учраас яг энэ агуулгаар нь хилцээд явцын дунд засна гэхээр углуург нь өөр учраас ерөөсө болохгүй байгаа. Тэгэхээр энийг бол хилцэх шаардлагагүй гэж үзэж байна. Процесс тодорхой болох асуудлыг бол тусад нь магадгүй дахиад авч хилцэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд мэтгэлцээний байдлыг харж байхад улс төр маш их үнэртэж байна. Энэ улс төрийн нэг юм тэмцэл яваад байна. Тэр тэмцлээс болж парламентын энэ юун дээр улсын хурлын тухай хуулийн дээр юм эмзэг өөрчлөлтийг хийх нь зохисгүй л гэж үзээд байгаа юм да. Хуулийн төслийг санаачлахдаа төрийн тэргүү энэ асуудлыг маш сайн анхаарч үзэж санал асуулга авчиж хуулийн төслийг санаачилсан. Мэдээж одоо парламентын дархлаанд халдвал яах вэ? Гишүүний бүрэн эрх за хэн нэг бас зохион байгуулалтаагаар хэлмэгдүүлвэл яах вэ? Энэ нөхцөл байдлыг хэрэгхгүй гэдэг талаар бол өнгөрсөн хугацаанд бол одоо нээлттэй бид нар сан солилцож энэ асуудал дээр маш чухлаар одоо тусгасан байгаа. За парламентын гишүүнийг 3 шатны механизмаар хамгаалах альва асуудал хэлмэгдүүлэлтүүд өртөхгүй байх талаар нь бас энэ хуулинд тусгасан байгаа. Мэдээж ёс зүйн дэд хороо гаргасан өргөдлийг хэлэлцэж энэ өргөдөл үнэн бодиттой юу эсэх асуудлаар дүгнэлт гаргах нээлттэй урьдчилж хэлэлцээд за түүний дараа болвол нээлттэйгээр ард олондоо нээлттэй санал хураалт гаргаж улсын их хурлд оруулах үгүй эсэх. За мөн дараагийн шатнд улсын их хурлд ч гэсэн нээлттэйгээр ард иргэдтэй нээлттэйгэрийн асуудлаар хилцүүлэх гэх мэт. За мөн цаашлаад бол улсын их хурлаас гаргасан шийдвэрийг цэц хянан үзэх гэх мэт 3 шатны одоо ийм зүйлийг бол оруулж өгсөн байгаа. За мэдээж энэ хэрхэн хянах вэ? Алийг нь ёс зүйн асуудал вэ? Алийг нь хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг энэ хэм хэмжээ бүх зүйлүүдийг их хурлд өөрт нь одоо хадгалж үлдээж байгаа. Их хурлын бүрэн эрх. Тийм учраас энэ үндсэн нөхцлүүдийг одоо гаргасан хуулийн төслөө гэж ойлгож болно. Энэ дээр их хурл
их хурлын гишүүд байнгын ороод хилцээд хуулаа хэрхийг асуудлыг цааш нь авч хилцэх нь зүйтэй. Ямар ч байсан гэсэн хэрэгцээ шаардлага байна. Хамгийн гол нэг ноцтой асуудал нэг юм бол манай хоёр хууль хоорондоо зөрчилдөж байгаа. Үндсэн хууль, улсын их хурлын тухай хууль хоёр. Хууль үндсэн хуульдаа нийцэх ёстой. Гэтэл үндсэн хуулиндаа их хурлын гишүүн хэрв шүүхээр гин буруутай гин тэрэг үйлдсэн нотлогдсон бол татагднаа гэж үндсэн хууль заасан байдаг. За мөн цэцэр тангаргаасаа нэтсэн үндсэн хууль зөрчсөн ингээд өгнөлт гарсан бол энэ эцсийх байх хэрэгтэй байдаг. Гэтэл шүүхийг шүүх гэж эсвэл цэцгийн шийдвэрийн дээр цэц байгаа юм шигээр энийг ахин улсын их хурлаар хилцүүлэх асуудал үүсчээд байгаа учраас энэ бүх зүйл нөө chaos буюу гацаанд орчод байгаа асуудал та. Өөрөөр хэлэх юм бол хэрв энэ асуудлыг улсын их хурл хилэлцчих юм бол яах вэ? Тэгвэл одоо улсын их хурлын дарга буруутан болох вэ? Үндсэн хууль зөрчсөн асуудал агч болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энд хэн завшаад хэн хохирч үлдээд байна вэ гэхээр тухайн их хурлын гишүүн ёс зүйн эсвэл тухайн хариуцлагын эзэн дунд нь ямар нэгэн хэрэг хүлээхгүйгээр завшаад хэн хохироод байгаа вэ гэхээр ард нийтийн итгэлийг алдаж цөөн тооны асуудлаас болж улсын их хурл бүхэлдээ нэр хүндээ унах дархлаагаа султгах юм асуудал буюу энэ хуулийн зөрчлийн асуудал болдог. Тэгэхээр энэ зайлшгүй хилцэж нэг талдаа гарч анхаарлаа хандуулах зайлшгүй асуудлууд байгаамаа гэдгийг бас нэмж дуртахыг хүсэж байна. Хуулийн төслийн үндсэн концепцийн хүрээнд бас нэг хамгийн дөрөв яригдж байгаа зүйл бол улсын их хурлын гишүүний өргөж байгаа тангарагт ёс зүйн хэмжээг чанд сахих гэдэг ийм зүйлийг нэмэлтээр оруулахаар тусгасан. Нэмэлтээр оруулахаар. Хоёрдугаарт энэ ёс зүйн гэдэг энэ хэм хэмжээг хэмжих хэмжүүр одоо ч гэсэн хүчин төгөлдөр Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд ингээд хүчин төгөлдөр үйлчилж байна. Хоёрдугаарт яг энтэйгээ уялдаад улсын их хурлын гишүүн одоо хуулиар бол бид бүхэн юу гэж ярьдаг вэ гэхээр нөхцөл зааж байгаа буюу гипотез гэж. Энэ гипотезд нь юу бичсэн бэ гэхээр ёс зүйн хүрээнд хэрвээ иргэд улсын их хурлын гишүүнээ өөрөөр хэлбэл төлөөллийн дээд байгууллагынхаа гишүүнийг ардчилсан ёсныхаа зарчмын дагуу хяналтыг хэрэгжүүлнэ гэвэл ёс зүйн хороонд тэгтээ хамаагүй асуудлаар бас биш шүү. Үндсэн дөрвөн ийм асуудал байгаа. Нэгдүгээрт гишүүн өргөсөн тангарагаас нятсан эсэх асуудлаар. Хоёрдугаарт улсын их хурлын гишүүний үндсэн одоо хоёр үндсэн улсын их хурлын чиг үүрэг бий. Нэгдүгээрт нь бол төлөөлөх чиг үүрэг. Өөрөөр хэлбэл ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд хуралдаа идэвхтэй суух гэдэг энэ зарчим маш олон улсуудад бас бичигдсэн байна. Хоёрдугаарт хоёр дахь чиг үүрэг буюу хууль тогтоох чиг үүрэг. Өөрөөр хэлбэл хууль тогтоохдоо зөвхөн эрцээ бүрдүүлэх бус санал өгч оролцох гэдэг энэ зарчмыг бичиж байгаа. Гуравдугаарт нь бол Монгол Улсын хувьд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухай дөрвөн бас нэг дурдгдсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар бол 220 мянга орчим төрийн албан хаагч ёс зүйн энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд байгаа. Ойролцоогоор 17 хүнд энэ хугацаанд энэ бүр огцруулах хэмжээний шийтгэл оногдуулж энэ хуулийг хэрэгэлсэн юм билээ 21 оноос хойш. Энэ хүрээнд зөвхөн энэ төрийн албан хаагчийн ёс зүйн гэлтгүү, төрийн албан хаагчийн хуульд ноцтой зөрчил болон удаа дараа зөрчил гаргах гэдгийг одоо хүртэл зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн хүрээнд түрүүн бас дурдаад байсан энэ гипотезийг юу гэж бичих гээд байгаа юм бэ гэхээр хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал улсын их хурл маань ёс зүйн дүрмээр шинжилэн батлах гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ хүрээндээ чухам ноцтой зөрчил нь аль нь яаж тооцох юм? Юуг оруулах юм? Энийг хэрхэн хянах юм? Өөрөөр хэлбэл эрсэн өргөдөл гомдлыг ёс зүйн дэд хороо маань урьдчилан хянан үзэж гэдэг бас гипотез бичсэн. Улмаар хамаагүй бас асуудлаар биш. Дидгээр асуудлуудаар одоо гомдлоо гаргаж үнийг нь хянж үзээд улсын их хурл маань бол үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана шүү дээ. Хүсэлт гаргана. Үндсэн хуулийн цэц яагаад энд орж ирж байгаа юм бэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулийн өнөөдрийн дэг журам энд үйлчилж байгаа. Ардсан ёсныхоо зарчмаар парламент маань өөрөө нээлттэйгээр саналаа илээр өгч хилцээд улмаар олонхороо үндсэн хуулийн цэцэд хандж байгаа. Энэ бол үндсэн хуульд ёсны зарчим нь үйлчилж байгаа. Үндсэн хуулийн цэц маань уг асуудлыг хянж үзээд тангаргаасаа нятсан эсэх асуудлыг хянж үзээд
дүгнэлтээ гаргана. Энэ дүгнэлт нь бол эцсийн шийдвэр. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 29-ийн 3-тай холбоотойгоор үүнийг нь улсын их хурл авч хилцдэггүй. Энэ бол 95 оноос хойш өнөө хүртэл тогтсон юм цэцгийн практик. Энийг 19 онд бол 29-ийн 3 дээрээ бүр тодорхой болгоод императив шинжтэй хэмжээ болгоод биччихсэн юм лээ. Баярлалаа танд.